чи нөөц юм уу? Үгүй. Аштай юу? Энийг судлаа авах болж байгаа юм байна. Хамт байсан юм. За яг одоо дундгойн мандал худалдааны төвийн одоо гадна талбайд дундгой ногоор уулын үзэсгэлэн худалдаа болж байна. Тэгэхээр дундгойн бэлэг даргаанд хамгийн газар сайн цагаан сумын цаг даргаанд хамгийн газар байгаль орчин аялал жуулчлалын газар сум дундын ойн анги хөдөлмөр халамж үйлчилгээний газар хүнс хөдөө аж ахуйн газар хот төгжүүлэх газар газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хамтраад энэ сарын 13-14-ний өдрүүдэд буюу өнөөдөр маргааш гэсэн 2 өдөр дундгой ногоор уулын үзэсгэлэн худалдааг ингээд мандал худалдааны төв зохион байгуулж байгаа. За тус үзэсгэлэн худалдаагаар ногоон ажлын байр, хүнсний ногооны үр үрсэлгээ, бордоо одоо худалдаа тийм ээ, модны тарь суулгад, тасалгааны болон мандлын цэцгийн үрсэлгээ, мод цэцэг тарих арчлах, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг танилцуулах, худалдах, мөн холбогдох мэргэжлийн байгууллагууд шаардлагатай мэдээллүүдийг өгч байгаа. За та бүхэн одоо яг хавар удирдал эхлээд мод ногоо тарих удирдал эхэлж байгаатай холбогдуулах эндээс шаардлагатай одоо тоног төхөөрөмж цэцэг модны үр суулгацуудыг худалдаж авах мөн дээрээс нь холбоотой мэдээлэл зөвлөгөө авах боломжтой юм өгслүүдээ гарсан байгаа. За тун удахгүй энэ лайваараа эхнээс нь юунуудаа гарсан одоо үзэсгэлэнгүүдээ бас танилцуулна. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар байна. Танахаас одоо яг ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ? За манайхаас болохоор одоо ногоон ажлын байр бишнэр энэ жил манай хөтөлбөр зарлагдж байгаа. За тэгээд тэрэн дээр ажиллах, төр ажлын байрд ажиллах иргэдийг бүртгэж. За тэгээд манай бүрт бас хамрагдахад ямар бичгээр хөтөлж байгааг талаар мэдээлэл өгч ажиллаж байна. За ер нь бол хэд орчим ажлын байр? За манай аймгийн хувьд энэ жилийн хувьд бол одоогоор ногоон ажлын байр бүртгэхийн хувьд бол 900 төр ажлын байр бий болох гэж байна. Энэ павтын хаврын одоо сумдаа хаваарлаад энэ ажлыг зохион байгуулах. Тэгээд энэ дундгой ногоор уулын зөвлөлтийн уртаа дээрээс ирсэн иргэдийг бас энэ ажлын байранд хамрагдаж ажиллах боломжтой гэж аваад. За ингээ хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас ногоон ажлын байртай холбоотой мэдээллийг өгч бас ажлын байранд бүртгүүлэх боломжтой юм байна. За энд юу байгаа байх? Энд багаж хэрэгсэл. Ааха. Хүлэмжний одоо ингээд талаануудаа хөвчтэй байна. Хүлэмжний талаанх байна. Энэ 2 мөрөөр үргэлж 1 мөрөөр үргэлж тэгээ багажнууд энэ хөлсний очтой. Тэгээд нөгөө мод таардаг хэлбэрчүүлдэг янз бүрийн төрөл бүрийн хаач гэж жижиг сэжиг багчнууд. Дандаа солонгос улсын багаж хэрэглээ. За. За энд цэцгийн мандлын цэцгийн өрнүүд байгаа юм байна. Хилэн цэцэг. Мандлын цэцгийн өрнүүд хэдэн төгрөг? 1000 төгрөг үү те? За эндээс мандлын цэцгийн пэйж нэг дээр бас хэлбэрээр энэ пэйжээр дамжуулаад бас мэдээлэл авах боломжтой байна.
За энд бас тоног хөрөмжүүд байх шиг байна тий. Нангастэй. Энийг өгөх надад ээдигээр ихэд гэж. Тастаа ээж мастаж байгаа надад дутуу. Үнээр хурдтаад байгаа ямар ч мөнгө нэмээгүйгээр. Ахаа нэмүүртгүйгээр. Дандаа солонгосын бараа тоног байгаа. Энэ нөгөө гортог байна, ховон байна. Энд ч одоо яах вэ? Хэлбэрчүүлдэг Энд чи яах вэ? хаачнууд байна. Энэ сэрээ чи яах вэ? Сэрүүлэн. Энэ бас сэрүүлэх үү? Хон багаж гар багаж хэрэгслүүд шавьчны нөгөө устгадаг сав том жижиг. Тэгээ энэ талаар ахаад нөгөө нэг том өрдөг жижиг байна. Тийм бай. Сая тэрүүгээр яваа. Одоо жишээлбэл энэ сундаг шаланкны хувьд шинэ төгрөгийн үнэтэй Сундаг хав. шаланк нь болохоор жижиг 15 метртэй 16500 гэж байгаа. Энэ нь болохоор 22.5 метртэй. Энэ хийдэг юм уу? Тийм нэг За тэгэхээр энд ингээд мод ногооддаг тий тарихад шаардлагатай тоног төхөөрөмжнүүд үйлдвэрийн үнээр худалдаалагдж байгаа юм байна. За хаяшаа гарч. За энэгээр модны өрнүүд байна. манай говьд болсон орогддог мод. Үнийн хувьд хэд ах вэ? Энэ Гүн одоо энэ ингээд 2000. За модны өрнүүд ингээд нэг ууш нь 2000 төгрөгөөр үзэсгэлэн худалдаан дээр худалдаалж байгаа маань хүчнэн гол ургадаг модны өрнүүд. За энэ суулгацуудын талаар энэ үнээс нь. За энэ гацуур жишээлбэл юм хортохтой 100,000 төгрөгөөр худалдаалж байгаа юм байна. За тэгээд Манс жирсний мод 8000 төгрөгтэй, Украинууд 6000, алимны мод 40000, за голбол 100000, гүйс 100000, паркес сарна гэж байна. Паркес сарна 40000. Тэр болтоо болохоор за энэ хин шиг паркинг сарнаа нэг байна. За энэ тал руу за энэ ханд ээж компани гасар байна. За хөдөөчгөн газраас одоо өнөөдрийнхөө ногоорын хөтөлбөрийнхөө гол ногоорын хөтөлбөрийнхөө хүрээнд хүнсний ногоо төр сонгон болон хүнсний ногооны одоо нийлүүлж байна. Гол ингээд гар багцнуудын хүмүүсийн гар багц байна. Бас ингээд гарын авлагуудыг бас гараад байна. Гарын авлагууд нь бол ийм маягаар бас байна. юу яг вэ? Одоо хэдэн төгрөг вэ? Энэ гарын авлага нь үнэгүй. За Үнэгүй тарааж хүнсний ногооны зойр байгуулахад баримтлах барилгын норм ба дүрм хүнсний ногоо хүлээн авах, хадгалах, төвлөрөх зэрэг холбогдох стандартаар нэгдсэн эмэгтгэл. За ийм ногоо тарьж ургуулах технологийн ийм гарын авлагуудыг бас хөдөө аж ахуйн газраас үн төлбөргүүд харааж байгаа юм байна. Иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор. За мөн дээрээс нь багаж тоногдох хөрөмжүүд байгаа юм байна. Цэцгийн хөрс байна манайхаа. Цэцгийн хөрс нь үнэ нь ямар байгаа? Цэцгийн хөрс нь үнэ 5000. Энэ хөвдөн хөрс. Хэр их хэмжээтэй вэ? Ер нь бол байгаа. Ингээд хөрс цавгаа ийм цавгаа хөрсний өөр. Өндөр ажилласан байна. Нэг уусын аваад. Хөрсний өөр үрсэлгээнүүд. За энэ өрнүүдийн талаар Одоо эднэр ингээд тов манжин, хүр манжин
салаатны нав Муудсан юм байх байх сайхан. Facebook-оор бидэндээ ч юм байна. Өөрт ногоон сөнгөн эднэр нь хэд вэ? ингээд эднэр нь 2000. 2000 төгрөгөөр худалдаалагдж байгаа маань хүнсийн ногооны өрнүүд. За энэ тарвсны үр байна. Лууван, шар манжин, Бүрэн манжин байна. ингээд бас үрсэлгэнүүд Үрсгэлэнүүд нь ямар үнээр худалдаад вэ? үрсэлгээ ер нь бол 2-аас 2500-ийн хооронд байна. Ааха. Угсыг бандаас шинжүүд соорсноос Хүнсийн ногооны үрсгэлэнүүд үү те? бас матын тэжээний За лайв үзэж байгаа хүмүүс маань цаашаа шеэрлээд өгөөрэй. Бас ямар мэдээлэл авах юм, ямар юуны одоо үн хашиг мэдмээр байгаа талаараа бичих юм бол асуугаад тодруулаад өгөх боломжтой байгаа. Тэгээд энэхүү үзэгдсэн удаа 13, 14-ний өдрүүдэд буюу өнөөдөр маргааш 2 мандал худалдааны төвийн гадна талбайд үргэлжлэх ийм үзэгдсэн удаа байгаа. тэгээд бордоо байгаа бас газар тариалангийн зориулалтаа 3 янзын бордоо байгаа тэмц бордоо. Ааха. За энд одоо ингээ харж байгаа бол салаад навч, ногоо навч, юуцааны өрнүүд байна, бууцай байна. Цагаан манжингийн үр байна. За байцааны салаатны байцааны үр ингээ байна. За энэ болохоор бордоонууд байна тий. Бордоо нь болохоор Дундгой аймагт Хампэж компани малын ургамлыг гэсэн хоёр төрлийн бордоо үйлдвэрлэдэг. Малын дотроо хурдан морных зүгээр ингээд бүх малын зориулагдсан. Энэ нь болохоор газар тариалан зориулагдсан савлгатай. Шимт борноо тий. Шимт борно. Энэ дахиад бүр ингээд бүр одоо энэ тасгааны цэцэрэнд зориулаад энэ жижиглэнгээр бас савлсан байна. За үнийн хувьд ямар үнэтэй байгаа вэ? Үний хувьд ерөнхийдөө манайх бол одоо энэ 5 литрээс савлгаатай нь болохоор 8000. 1 литр нь 8000 үнэтэй. Хурдан борно арай нь өөр үнэтэй. Энэ нь одоо зөвхөн уяа модтой юм. Тэгээ энэ нь арай 37000 арай өөр үнэтэй. Тэгээ энэ бол одоо ингээд 20,000, энэ ингээд 40,000, энэ мөн 40,000. Энэ хамгийн дээд нь 20 литрээр бас савлж байгаа. Тэгээ энэ хөдөө хойшоо сангийн аж ахуйн нийлүүлдэг гинэ. Энэ жил манай жижиглэнгээр ингэж савлаад орон нутгийн бас таниулах сурталчлах ийм үйл. Энэ 1 литртэй нь болохоор Энэ 1 литртэй нь 10,000 юм. 10,000 тий. Тэгээ энэ сим дурынх нь гарын авлага, дэжээ дурынх нь гарын авлага. За эндээс юм материалууд гарын авдаг материалууд мэдээллүүд бас мөн авах боломжтой байх нэ. За энэ суулгацнуудын талаар мэдээлэл өгөөч. За шарга, сухай, голтбор ямар үнэтэй авгаа үн ханшны хувьд? Энэ өмнө үед сүмдүндийн оон гэж очиж давж байгаа мод байна. Тэгээд энэ хайлаас 3500 тэгээ бус төрлийн моднууд нь бус 8 төрлийн мод байгаа тэр нь 5500. Хайлаас нь хэдэн настай хайлаас вэ? 3 настай хайлаас. Үрээр дээрээ тэгээд дараа нь доожуудын дахиад хөөчих болоод байна. За үзэгдлэн худалдаа яг одоо мандал худалдааны төвийн гадна талбайд болж байгаа өнөөдөр маргаашка 2 өдрийн турш үргэлжилнэ. За. Мандлын цэцэгний уулгац. Үн ханшны хувьд хэд байгаа вэ? Нэг юм юу гэсэн үг үү? За. Нэг нь 1500 төгрөгөөр худалдаалдаг мандлын цэцэгнүүд байна. За энд бас суулгацнууд худалдаалж байгаа юм байна. Ямар суулгац хэдэн төгрөгийн үнэ нөртөгтэй байгаа вэ? За нэг жимсний моднууд нь 15,000 байгаа. Жимсний мод нь ямар мод вэ? Жимсний мод нь бүхрийн нөлд байна. Тэгээ бири гэж лолог сортын нохоо оршин байна. Мөөрөлцгөн байна. 15,000 гэсэн үү тий? Тэгээ монос байгаа. Ийм төрлийн юмуд байна да. Жимсний мод. Хайдас юу вэ? Хайдас жигд байна. Улаас байна.
Ургас байна. Хайлаас улаас нь хэдэн төгрөг юм таах вэ? Хайлаас улаасыг нэг суулгацыг 2000-д өгч. Хайлаасыг одоо 5 настай 2 настай 3000 5000 л өгч байгаа. За. Тэгээд бууцандаа өөрөө ингээд байгалийнхаа шороо ингээд холилдоод харавчихсан. Элс шороо нь холилдсон тийм сайхан хөх бууц. Тэгээд хөх бууцаа аваачаад элстэй гэж яг 50% болол. Тэгээд тэр биа ядсан мэт одоо бас нэг чиг уулаагаад үржүүлдэг. Тэнд адууны амоолыг ингээд өвлж идүүлээд ингээд юм гоо сайхан хар шороо шиг тийм ядсан мөх бол. За бутараад очдөг штеп тийм үүрээд тэрнээс сийж байна. За хаа үзэгдлийн худалдаанд ямар бүтээгдэхүүнээр оролцож байгаа вэ? За манайх нарийн ногооны өрсөлдөгийг л голцоогоол болж байна. Жижиг нарийн ногооны өрсөлдөг энэ дотор л байна да. Ямар ногоо вэ? За брокколи байна, хаш. Газрын айлм гэдэг. Тэгээ бол улаандаа гүзээлчний өрсөлдөөнүүд дээр орж ийн энэ нотод. Үнэн нь ямар? Үнэн нь болохоор энэ гүзээлч нь одоо ингээд нэг бутаараа юм том юм бутаараа. Энэ ингээ өвлждөг. Жил өнжөөд ингээ өвлжөө дараа жил намар нь онтоод өвл нь хавар нэг ургадаг юм бүтгэг юм бол. Бутаараа энэ нь 20,000-аар явж байгаа. За тэгээ энэ улаандаа айлных нь өрсөлдөө энэ өмнө гоо юм болгон сортыг. Энэ нь 2000 бай. Энэ брокколины үрсэлгээ бас 2000. За хаш бас 2000 бай. За энэ газрын айлм нь 3000 гэдэг юм гэж. За тэгээ энэ бас энэ тэгээд модны үр дарж байгаа. Энэ жиг тэгээд модны үр. Ингээд грамм чинь 100 грамм нь 15,000. Тэгээ янз бүрийн савлгатай байна. Энэ улаан сухай гэдэг нэг цөөхөн модны үрсэлгээ энэ байгаа. Суулгач байна. За ийм юмар дарлаж байна. ямар ч юм бид энэ хоёрыг чинь. За энэ хоёр хүн дээр. Наад хоёр газрын цайлттай аав. Энэ тэгээд ингээд Энэ газрын айлм хоёр энэ дотор хоёр байна. За үзэгдлийн худалдаанд ирж үзэх сонирхох одоо хүсэлтэй ирэх та бүхэн мандал худалдааны төвд ирэх боломжтой. 2 өдрийн туршид үзэгдлийн худалдаа маань үргэлжилнэ.